За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр цаг хугацааны тухай ойлголтыг сүүлийн үед нэлээд их сонсоод тэгээд тэрэн дээрээ яг ойлголттой болсон чинь сэтгэл санаа айгүй гой тайвшраад ирсэн. Тэгээд та бүхэндээ ч гэсэн бас хуваалцъя гэж бодлоо. Яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа шалтгааныг чинь би бас ойлгож байна. Бидэрт ямар нэгэн амьдралын асуудал, стресс, одоо бухимдал, юу гэдгийг хүсэл зорилготой хүрэхгүй байх, бусдаас дутуу мэдрэмж авах, гих зэрэг одоо өөрийнх нь хүснээр амьдарч чадахгүй байх олон шалтгаанаас болж хүн стресстэж, ядарч, зовж, туйлдж байдаг. Энэ мөнх шалтгааны үнцийг бас багаан ч гэсэн тайлбарлая гэж бодлоо. Заримдаа бид ингээд унтаад босоод ирэхээр сэтгэл санаа нэх гоё амарчсан, амар гоё болоод босоод ирдэг. Тэгээд цагаа харангууд 10 минут ч юм уу 20 минут өнгөрсөн байдаг. Тэнгууд эргээд тэр цаг харснаасаа болоод буцаа сэтгэлээр унжиж би хангалттай унтаагүй юм биш үү? Би тэгээгүй юм биш үү гэдэг ч юм уу. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ цаг гэдэг 2 цаг унтвал сайн унтна, 10 цаг унтвал сайн унтна гэдэг ойлголтоос итгэл үнэмшлээс болоод яг бие организмын цаг хугацааг ингээ үүсгээд ийн гэсэн үг. Тухайн таны биед бол 10 минут хангалттай одоо нөхөн сэрэхэд хангалттай хугацаа байсан боловч та цаг харснаасаа болоод сэтгэл санаагаараа буцаж унжин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидний өөрийн амьдралын хэм маягийн цаг бүгд өөр өөр гэж ойлгож болно. Тэгэхээр юмд яарах хэрэггүй одоо тийм хугацаанд яг ингэж хийн гэдэг нэг тийм одоо баригдмал хэм маягт баригдахгүй байх нь айгүй чухал юм билээ. Хүн бүрийн өөрийн одоо явах тууллын цаг хугацаа маш өөр байдаг. Зарим хүмүүс имийг ойлгохтой хурдан бол бусад хүмүүс бол илүү удаан ойлгодог ч юм уу тий. Тууллын хувьд өөр байгаа. Тэгээд өнгөрсөн гэдэг зүйл бол таны хийсэн зүйлүүд тэндээсээ та ингээд юмыг болно болохгүй тий. Ингэдэм тэгдэм гэдэг туршлагыг хоригдлуулж яадаг өнгөрснөөс. Харин түүнийг бодоод ах юм бол та одоо биш өнгөрсөндөө амьдраад байна. Тэгэхээр энэ цаг хугацаа гэдэг ойлголтыг хаяад яг одоо та юу хийж байна? Яг тухайн зүйлдээ ингээд төвлөрөөд хийж чадах юм бол илүү үр бүтээлтэй, илүү их амжилттай зүйл таны гараас гарнаа. Таны бодол санаа ч гэсэн тэгцрээд эхэлнэ. Тэгэхээр одоо ингэдэг штэ. За 4 жил би нэг аялалд явсан. Одоо тэгээд аяллахын тухай бүр ингээ Б-г сан гэвэл яг өдрө болгон идсэн хоол тэр цаг агарын байдлыг бол яг санахад бол хэцүү. Зүгээр тэр тухай нэг бодлол үлдсэн байдаг штэ. Дурсамж гэх юм уу төсөөлөл. За нэг тиймэрхүү байсан да. Тэгснээ зарим нэг зүйлийг бол зургийг харж сандаг ч юм уу те. Тэгэхээр өнгөрсөн гэдэг зүйл зүгээр л мэдрэмж. Хэрвээ та өнгөрсөнд ямар нэгэн таагүй зүйл мэдрээд хоцорсон тэрийг дахин санаж өөрийгөө зовоодог бол энэ зүгээр сэтгэл зүйдэл байгаа гэсэн үг. За энэ юу гэж тайлбарламаар юм бэ? Өнгөрсөн болсон зүйлээс болоод өнөөдрийнхаа яг одооныхаа мэдрэмжийг балладаг. Тэр хэцүү зүйл, тэр зовлон бэрхшээл нь танд ямар нэгэн зүйлийг ойлгуулах гэж байгаа. За жишээлбэл хамаагүй гүйж байгаа бүдрээ унчих юм бол болгоомжтой гүйхгүй бол болохгүй юм байна гэдэг туршлагыг л авна гэсэн үг. Магадгүй танд маш одоо хэцүү хүнд хуваалцах хэцүү тийм дурсамж байж магадгүй. Тэр дурсамжийг тэндээс яг юу сурсан бэ? Тэндээс яг юу ойлгосон бэ гэдэг нь л чухал болохоос биш. Тэрийг санаал би зовсон шүү. Би л тэгэхэд зовсон. Өөр хинч энэ зовлон мэдрээгүй гэж бодох хэрэггүй. Зүгээр л тэр зовлон яагаад тохиолдчихв? Би эндээс юу сурах вэ? Дараагийн удаа ахиж ийм зовлонд унахгүй тулд би юун дээр анхаарах уу гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо альва бэрхшээл асуудлаас гаргалгаа буюу учир шалтгааныг ойлгох явах юм бол та илүү их туршлагачж байгаа өнгөрснөөс. Тэгээд ирээдүй гэсэн ойлголт байгаа. Ирээдүйд болохоор хүн өөрийгөө одоо яаж амьдрах уу?
хаана байх уу, хэрхэн амьдрах уу гэдгээ ер нь бол төсөөлж тэрэндээ санаа зовж ингээд бас стрессдэг, тавгүй болдог. Жишээлбэл би ингээд энэ хичээгээр одоо ядуу одоо хангалуун биш амьдралаар дуусах бах та гэдэг ч юм уу. Тэ энэ амьдрал үргэлжлэх бах та, амьдрал ямар гонхтой юм бэ гэдэг ч юм уу. Ирээдүйд бас л маргааш ч гэсэн юм байх бах, нөгөөдөр ч гэсэн юм байх, энэ жил дараа жил ч гэсэн юм байх бах гэд ирээдүйд ингээд ямар нэг юм тийм сүрэг төсөөллийг бий болгоо тэрэндээ итгээд тэгээ санаа зовоод юу хатдаг. Өөрийнхөө яг одоо амьдрах тэр цаг хугацаагаа баллж идэг. Та нарт нэг дурсамж хуваалцахад манай аав дараа тэгнэ гэдэг үгийг маш их ашигладаг байсан. Өнөөдөр биш, дараа болъё, дараа авчээ, дараа хэдүүлээ амар гоё болно гэдэг ч юм уу. Яг одоо тийм биш. Тэгэхэд энэ ертөнцийн хуульчаан өөрөө ижил энергээ татдаг. Тэгэхэд би яг одоо ингээд нээгээгүй дараа гэдэг үгээр ингээ өөрт одоо бий болгох тэр сайхан боломжуудыг хаачж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр би маргааш гой байхгүй байхгүй юу? Өнөөдөр би гой байжээч би маргааш гой байх энергийг өөртөө татна. Тэгэхээр бид нар өнгөрсөнд болсон тэр дурсамжуудаасаа болж яг одоогийн эерэг байх, гой байх, жаргалтай байх, амар амгалан байх тэр энерги баллж ийн гэсэн үг. Ирээдүйд болж байгаа юм болох зүйл санаа зовоод яг тэр төсөөлж байгаа зүйл чи яг тэр таны төсөөлснөөр болох ч юм уугүй ч юм уу тодорхойгүй. Та яаж амьдрахыг хүсэж байна? Өглөө босоод өдөр оройг хэрхэн өнгөрүүлэх үү гэдгээ яг одоо л мэдрэх хэрэгтэй. Би нэг өдөр яг ингэ бодсон байхгүй. За Сара чи яг одоо юу хүсэж байна гэхэд би зүгээр хөлөөжээгээд зүгээр суугаад нэг гоё уртаа амьсгаа аваад юу ч бодохгүй далайн эрэг дээр суумаар байна гэж байгаа байхгүй. Миний дотроос. Тэгсэн чинь би Азар Австралид байсан, Сидней хотод байсан. Далаа руу явхад бол 1 цагийн зайтай галт хэрэгээр явах зайтай байсан учраас би өглөө 9-с хичээлтэй байсан бол 6 цагт босоод би далаа руу яваад очоод нэг 20 минут ингээд яг тэр хүслийг биелүүлсэн. Тэгэхээр заавал далайн эрэг биш. Хүн юу хэрэгтэй вэ гэхээр зүгээр л нэг тайвшрал, амар амгалан тийм мэдрэмж л дутагддаг юм билээ гэдгийг тэр өдөр би ойлгосон. Тэгээ дараа нь би яг тэр гоё тайвшраад хөлөөж игээд сумаар санагцсан үедээ тэр далай дээр очисон тэр мэдрэмжээ дурсчдаг. Өмнө нь бол би бүр очиж үзээгүй ээжэж төсөөллөөрөө YouTube-с бичлэг хайгаад харж агаад тэр гоё мэдрэмжийг аваад исэн чинь миний амьдрал яг тэр амьдралд амьдарч байгаа юм шиг тэр дурсамж төсөөлөл маань бодтоор биелсэн гэж би бодож байгаа. Одоо бол би тэгэл нэг гоё сайхан хөлөөж игээд далайн эрэг дээр суумаар байна гэсэн хүсэл байх юм бол нүдэ анаал төсөөлөлтөө тэр одоо далайн эргийг төсөөлөөд сайхан салхи сэвэлзэж байгааг мэдрээд дулаахан илсэн дээр хөлөө гучаад тэгээд далайн төрлөгийг сонсоо сууж байгаа өөрийгөө ингээ мэдэрчдэг. Одоо энэ төсөөллийн ачаар орон зайн шилжилтийг хийж болж байгаа юм шиг. Тэгэхээр энэ цаг хугацаа орон зай гэдэг ойлголт мэдрэмжлэг юм байна. Бид нар зүгээр сайхан мэдрэмжийг л хайдаг. Магадгүй би нэг хүнээс одоо энийг сонсож байгаа хүнээс таны мөрөөдөл юу вэ? Таны зорилго юу вэ гэж асуувал мөнгөтэй болох, байшинтай болох, машин авах, аяллаар явах гэж хэлж магадгүй. Ягдвал би ч гэсэн тэрийг хүсэж байгаа. Бид нар тэрийг аваад яг юу авах гээд байгаа вэ? Үр дүнд нь гой байшинтай болчлоо. Та юу мэдрэх вэ? Гой байшинтай болсон мэдрэмж л. Мэдрэмж гэсэн үг. Маш гоё мэдрэмж. Машинтай боллоо. Машинтай болсны мэдрэмж. Зарим хүмүүс ингээд эхлээд машинтай зарим ч байх удаа ер нь бүх хүн шиний авлаа тухайн үедээ амар гоё баярлал ингээ гоё санагддаг.
Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр нь энгийн болж хувирдаг. Та шинэ хувцас авахдаа яг тэгдэг. Шинэ хувцас авлаа, тухайн өдрөө ч юм уу хэсэг хугацаанд гоё байлаа. Тэгэл дараа нь энгийн болж хувирдаг. Тэгэхээр бид нар тэр одоо миний хүсэж байгаа тэр мөнгөний өгж байгаа тэр мэдрэмж буюу үр дүнгийн яг одоо бяцлаглаар ч юм уу өөрийнхөө бодлыг ажиглаад мэдрэх боломжтой гэж хэлэх гээд байгаа юм. За би одоо ингээ мөрөөдлийнхаа байшин дотроо ороод ингээд буудан дээрээ сууж ийн. Тэгээ одоо шинэ жил болж байна 2 сар. Тэгээ шинэ жилийн гоё чимэглэлтэй, сайхан гоё түүдэг галтай, камин зуухтай, нэг гоё дулаан уур амьсгалтай. Камин зуухныхаа урд гоё хивстэй. Тэгээд хүүхдүүд ингээд хоорондоо шагаагаар тоглоод маш гоё дулаан уур амьсгалд кукис буюу жигнэмиг идэл сууж ийн гэж төсөөлөхөд тэр мэдрэмжийг би авч чадчих байгаа байхгүй. Аяллаа мэдрэмж би Индонезийн Бали арал, Солонгос, Австрали, Хятад гээд улс руу бол явж үзсэн байгаа. Бүр ингээл вау ямар гоё юм бэ, амьдрал ямар гоё юм бэ гэдэг тийм мэдрэмж бол аваагүй. Гоё байсан, зүгээр өөр байсан. Өөр орчинд очиж учраас өөр байсан. Тэгэхээр яг төсөөлөөрөө авах мэдрэмж, очиод авах мэдрэмж хоёр нэлээд төстэй санагдсан шүү. Тэгэхээр би нэг оцсон газараа ахиж очихгүйгээр мэдрэх боломжтой. Үнэхээр очих шаардлагатай бол би очино гэж бодож байгаа. Тэгээд тэндээс тэр тухайн эрчим энерги байгальтайгаа холбогдоод сайхан өөрийнхөө энергийг гоё шинжилэх боломжтой. Тэгэхээр энэ цаг хугацаа орон зай гэдэг ойлголт маань бол баригдахгүйгээр амьдрах боломжтой. Та яг одоо юу мэдэрч байна? Хүн биш дээ, ингэдэж штэ нөгөө эрүүл ухаанд саруул ухаан оршно гэж ярьдаг. Хүн ууртай үедээ ч юм уу, гомцсон үедээ, зөвхөрсөн үедээ, баярлсан үедээ дандаа буруу шийдвэр гаргадаг. Тийм учраас та өөрөө тайвшраад төвлөрөөд маш гоё амгалан болж байгаад альва чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэхийн тулд энэ бясалгал буюу төвлөрөл гэдэг зүйлүүд маань маш их хэрэгтэй байдаг. Тэгээ ерөнхийдөө бол би YouTube дээр бол ерөнхий асуудлуудыг яриад байгаа. Хүн болгоны амьдралын асуудлууд өөр байгаа. Жишээлбэл нөхрөөсөө салмаар байгаа нэг хүн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь өөрөөсөө салж өгдөггүй. Нөхөр нь заваагаал. Тэгэхэд тэр хүн яг чин сэтгэлээсээ ганцаараа байхыг хүсээгүй байсан байхгүй. Айцтай. Би ганцаар олчвол яана тий би амьдрч чадахгүй штэ гэдэг ч юм уу. Тэгээд яасан гэж нөхрөөсөө салж өгөхгүй байгаадсан тухайн хүний өөрийнх нь хүсэл байсан байхгүй. Хамт баймаар байна гэсэн дотоодын хүсэл. Дараа нь тэр эмэгтэй би ганцаараа байж чаднаа. Би ганцаараа хүчрхэг байж чадна. Би ганцаараа амгалан байж чадна. Юунаас ч яахгүй би зоригтой байж чадна гэдэг итгэлийг бий болгосон өдөр л нөхөр нь зүгээр л яваад өгсөн. Ямар ч хэрүүл тэмцэл, ямар ч завгаалт шаналгал байхгүйгээр яваад өгсөн. Тэгэхээр яг тухайн хүн юу хүсэж байгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Би ер нь ихэнх бичлэгүүд дээр бол маш их ярьдаг. Юу хүсэж байгаагаа тодорхойлоод тэгчих юм бол ертөнц таны хүслийг биелүүлнэ. Та хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээр тайван байхыг л хүсэх хэрэгтэй. Тэгтлээ их битгий санаа зов. Маш гоё тайван байлоод альва ямиг өдөржингөө яана гэж бодлгүйгээр яах вэ? За одоо ингэ тгийгээ төлхөө гаргаад бичлээ тэмдэглэлээ. Календар дээрээ төлөлөө бич тэмдэглэлээ. Тэгээд дуусга. Өдөржин битгий бод. Сарчин битгий бод. Шийдэхгүй л бол таны бодол байгаа л энэ. Тэр бодлууд нэмэгдсээр хагаад стресс болж хувирдаг.
Жишээлбэл би нэг аяга авмаар байсан боловч ингээ аяга авахгүй авах юмныхаа жагсаалтан дээр аяга бичихгүй яваад байсан. Тэгээл би аяга авах байсан. Баян тэр бодол маань орж ирсээр байгаа л би тэрэндээ стресстэй. Харин авах юмныхаа жагсаалтанд орууллаа. Дэлгүүр орохдоо авах юмныхаа жагсаалтыг харлаа, аяга авлаа тэгээ болчдөг. Өөр гэх юм бол бас ханхуугийн итгэл үнэмшил, тэгээд хувц хунар, гэрийн тогтчлт, гэрт байх ёстой зүйлүүд, байх ёсгүй зүйлүүд гээд маш олон зүйлүүд таны стресс зүйлс заваагаад байгаа зүйлүүд маш их байдаг. Хүн болгон дээр маш өөр гарч ирдэг. Би өөрөөсөө бол гэрийнхаа ойр орчмыг янзлаад өмнө нь бол гэрээ цэвэрлэх гэж бараг 30 минутаас 1 цагийг зарцуулдаг гэсэн бол одоо ерөөсөө 10 минутанд гэрээ цэвэрлэх боломжтой болгочихж байгаа. Гэх мэтчлэн цэгцлээд багаар тий санхүүгийн хувьд ингээд төлөвлөөгүй, дээрээс нь зориггүй хуваарлалтгүй, системчлээгүй, ангилаагүй данснуудаас ганцхан данстай байснаасаа болоод маш их стресстэй байсан. Тэрийг ингээд хуваарлаа шийдсэн чинь би маш гоё тайван болсон. Хувцсны хувьд ч гэсэн хитрхи их хувц аваалал нөгөөдгөө угааж арчин сонгоход хүртэл маш их стресстэй байсан. Тэрийг ч гэсэн багаар ингээд байсан. Өөрийг нь зовоогоод шаналгаад байгаа хүмүүстэй уулзах заавал уулзахгүй болохгүй. Би сайн найз, би сайн хүн, би хамт байхгүй болохгүй гэж өөрийгөө зайлааслал уулздаг байсан. Гэх мэтчлэн маш олон асуудлууд бол хүн болгонд өөр байдаг. Тэр болгоныхоо л шийдэх боломжтой. Гэхдээ цаг хугацаанд бити баригтаарэ. Би заавал энэ ондоо тех өстэй дараа жил багаар хооллон дээр ч гэсэн гурил будаа сахараа хасахын тулд багаар 10% тий. Миний цовингийн 70-80% гурил байсан бол одоо 30% гурил болсон гэдэг ч юм уу тий. Жил болгоо 10% багасаар байгаа 5 жилийн хугацаанд ингээд цовингийн гурилын хэмжээ 30% болчихж байгаа. Үлсэн бүхэлдурийн гурил, авьяасны гурил, арван гурилч гэдэг ч юм уу жоохон эрүүл мэндэд хэрэгтэй гурил холиод ногоо төхөлгөө хэрэглээд мах төлхөө хэрэглэдэг болсон гэсэн үг. Гэх байдлаар асуудлуудыг шийдэх боломжтой байгаа шүү. За ингээд өнөөдрийн бичлэгээр хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Түр бай.